За үлгэх системийн 3А-аас 8А бүлэгт байрладаг элементүүдийг P элементүүд гэдэг. Эдгээр P элементүүдийн атомын электроны гадаад давхраанд S болон P орбиталууд бол агуулгаддаг. Эндээс S нь бүрэн P нь бол 1-6 хүртэл электроноор дүүргэгдсэн байдаг. За валентийн электроны давхраа нь ерөнхийдөө N-с 2, N, P1-ээс 6 гэсэн ерөнхий томьёотой байдаг. За энд бол металл болон металл биш шинж чанартай элементүүд байрладаг. За P элементүүдийн хувьд бороос астат хүртэл диагонал татахад диагоналын дагуу амфотир шинж чанартай элементүүд, диагоналаас доош металл шинж чанартай элементүүд, диагоналаас дээшээ металл биш шинж чанартай элементүүд байрладаг. За 3А-аас 8А бүлгийн P элементүүдийн электрон байгууламжийн томьёог авч үзье. За 3А-аас 8А бүлгийн P элементүүдийн электрон байгууламжийн ерөнхий томьёо нь N-с 2, Np 1-ээс 6 хүртэлх электрон байгууламжтай байдаг. За жишээлбэл 3 дугаар бүлгийнх N-с 2, Np 1 гэсэн электрон байгууламжтай хахад, за 4А бүлгийнх N-с 2, Np 2, за 5А бүлгийнх N-с 2, Np 3 гэх мэтчлэн P орбитал дээрх электроны тоон 1-ээр нэмэгдэж явна. За 6-гийн А бүлэгт N-с 2, Np 4, за 7-гийн А бүлэгт N-с 2, Np 5, за 8-ийн А бүлэгт N-с 2, Np 6 гэсэн электрон байгууламжийн томьёотой байна. За 3А бүлгийн элементүүдийг авч үзье. За энд бор, хөнгөн цагаан, галлий, инди, таллий байна. За тэгвэл эдгээр элементүүд нь S орбитал дээрээ 2 электронтой, P орбиталууд дээрээ 1 электронтой болох нь харагдаж байна. За ийм учраас эдгээрийн валентийн электрон 3 буюу үлгэх системийн 3А бүлэгт байрладаг байна. За ер нь үлгэх системийн элементүүдийн үеийн дугаар ихсэх тусам металл шинж чанар өсдөг байгаа. За эдгээр элементүүдээс тэгвэл бор маань металл биш шинж чанартай, хөнгөн цагаан бол металл боловч амфотир шинж чанартай, за галлий, инди илүү металл шинж чанартай. За металл шинж чанартай элементүүд гадаад давхрааныхаа электроныг алдаж химийн урвалд ордог учраас гол төлөв нэмэх эсэлтлийн зэргийг үзүүлдэг. За 3 дугаар бүлгийн эдгээр элементүүд нь бор бол заримдаа хасах 3 гэсэн эсэлтлийн зэргийг үзүүлнэ. За хөнгөн цагаан бол ямагт нэмэх 3 гэсэн эсэлтлийн зэргийг үзүүлнэ. Харин галлий, инди, таллий бол нэмэх 3, нэмэх 1 гэсэн эсэлтлийн зэргүүдийг бол үзүүлэх боломжтой байна. За эсэлтлийн зэрэг гэдэг нь тухайн элементийн авсан алдсан электроны тоог хэлдэг. Хэрвээ электрон алдвал нэмэх эсэлтлийн зэрэгтэй, электроны гаднаас нэгдүүлвэл хасах эсэлтлийн зэрэг үзүүлнэ. За металл бишүүд гол төлөв электроныг гаднаас нэгдүүлдэг учраас хасах эсэлтлийн зэргийг үзүүлдэг байгаа. За одоо 4А бүлгийн элементүүдийг харахад S орбитал дээрээ бүгдээрээ 2 электронтой, P орбитал дээрээ мөн 2 электронтой байна. Ийм учраас эдгээр элементүүдийн валентийн электрон нь 4 учраас үлгэх системийн 4А бүлэгт байрлана. За мөн ялгаагүй нүүрстөрөгч цахиур нь металл биш, Германы амфотир шинж чанартай, цагаан туулга, хар туулга нь илүү металл шинж чанартай элементүүд байна. За металл биш элементүүд нь гаднаас электрон нэгдүүлдэг учраас жишээлбэл нүүрстөрөгч маань 4 хүртэлх электроныг нэгдүүлж хасах 4 гэсэн эсэлтлийн зэргийг бас үзүүлж болох нь байна. Гэтэл металл шинж чанартай цагаан туулга, хар туулга гэх мэтийн элементүүд маань өөрийнхөө гадаад давхрааны 2 электроныг эсвэл дөрвөлнгийн алдах замаар нэмэх 2, нэмэх 4 гэсэн эсэлтлийн зэрэгтэй химийн нэгдлүүдийг үүсгэдэг байна. За 5 дугаар бүлгийн элементүүдийг авч үзье. За энд азот, фосфор, мишак, сурма, висмут гэсэн элементүүд байрлаж байна. За эдгээр нь мөн S орбитал дээрээ 2, P орбитал дээрээ тус бүр 3 электронтой байна. За эндээс харахад эдгээр элементийн гадаад давхраанд нийтдээ 5 электрон байрласан буюу эдгээрийн валентийн электрон нь 5 байна. За эдгээр элементүүд нь энд 5А бүлэгт байрлаж байна. За мөн ялгаагүй эхний 2 элемент бол металл биш шинж чанартай учраас электроныг нэгдүүлэх сонирхолтой хана. За харин доошлох тусмаа металл шинж чанар өсөж өөртөө байгаа электроноо алдах шинж чанартай болох нэ. За эндээс азот маань 1-ээс 5 хүртэл валент чанарыг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл 1-ээс 5 хүртэлх бүхэл тоон утгыг авна. За жишээ нь 1, 2, 3, 4, 5 гэсэн валентуудыг үзүүлэх нь. За фосфор ихэвчлэн
өөрийнхөө гадаад давхрааны 3 электроныг алдах эсвэл тавууланг нь алдах маягаар нэмэх 3 юм уу нэмэх 5 эсэлтлийн зэргийг бол үзүүлдэг байгаа. За тэгвэл энд байгаа сурмаа болон висмут ихэвчлэн нэмэх 3 эсэлтлийн зэргүүдийг үзүүлдэг байна. За 6-гийн А бүлгийн P элементүүдийг авч үзэхэд за энд хүчил төрөгч хөхөр, селен, тээлвэр, полоны гэсэн элементүүд байна. За мөн ялгаагүй s орбитал дээрээ бүгдээрээ 2 электронтой. За p орбитал дээрээ 4 электронтой байна. За p орбитал дүүрэхэд дахиад 2 электрон дутуу байна. Ийм учраас металл бичүүд нь гаднаас 2 электроныг нэгдүүлэх замаар хасах 2 эсэлтлийн зэргийг үзүүлэх ёстой. За өөрөөр хэлбэл хүчил төрөгч хөхөр маань хасах 2 эсэлтлийн зэргийг бол үзүүлэх боломжтой байна. За гэтэл металл шин чанар ихсэх тусам өөрийнхөө гадаад давхрааны 4 электрон эсвэл зургуулангийн алдах замаар бусад нэгдлүүд нь 4 болон 6 гэсэн эсэлтлийн зэрэгтэй байдаг байна. За 7-гийн А бүлгийн P элементүүдийг авч үзье. За энэ дээр галогенууд болох фтор холоор бром, йод байрласан байна. За эдгээр нь бүгдээрээ металл биш, астат нь ганцаараа амфитер шин чанартай элемент байна. За металл бишүүд бол гаднаас электроныг өөртөө нэгдүүлэх шин чанар илүү байдаг. За фтор маань гадаад давхраандаа 7 электронтой байна. Тэгвэл гаднаас 1 электроныг нэгдүүлвэл электроны батчилтаа 8 давхраа буюу 8 электронтой болно. Ийм учраас энэ галогенууд нь электроны батчилтаа давхраа үүсгэхийн тулд өөртөө байгаа электроноо алдахаас илүү гаднаас 1 электроныг авч хасах 1 эсэлтлийн зэргийг үзүүлдэг байна. За харин астат бол нэмэх 7 хүртэл эсэлтлийн зэргийг үзүүлэх боломжтой. За ингээд 8-ийн А бүлэгт байрлаж байгаа инертийн хийнүүд байна. За неон, аргон, криптон, ксенон, радон. За эдгээрийн электрон байгууламжийг харахад s орбитал дээрээ бүгд 2 электронтой, p орбитал дээрээ харин 6 электронтой байна. Өөрөөр хэлбэл эдгээр нь электроны батчилтаа 8 электрон бүхэд давхрааг үүсгэж чадсан учраас химийн урвалд харьцангуй итгэх муутай гол төлөвтийг эсэлтлийн зэрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө электроныг ч алдахгүй гаднаас бас электрон нэгдүүлэхтэй муу байдаг байна. За ингээд үйлдэх систем дэх элементүүдийн бүлгийн дагуу электрон байгууламжийн томьёо үрчлэн өөрчлөгдөж байгаа учраас тэдгээрийн элементүүдийн физик химийн шин чанар харилцан адилгүй байдаг. Ийм учраас элементүүдийн физик химийн шин чанарыг судлахдаа электрон байгууламжтай холбоотойгоор бүлэг бүлгээр нь тусад нь салгаа авч судалдаг.